За сайн байцгаана уу. За би өнөөдөр энэ Топнамбуу буюу газрын леер энэ болцооч шар цэцэг байгаа 3 м² өндөр ургадаг. За энэ болцооч шар цэцгээ би надад ингээд нэг игнэ хийсэн байсан энэгээр. За ингээд нэг игнэ хийсэн байсан чинь энэ өхрийн өдрөө минь төрж ороод өхрийн өдмөө сан ургахгүй бай. Би аминдаа энэ өхрийн өдөндөө юм сет хийсэн. Аминдаа энийг төрж оргуулахгүйгээд гэтэл хараа ийм жоохон Топнамбууны завсар ороод ингээд төрж оргаад тэгээд одоо энд тарьсан Топнамбуунуудаа авч байна. За хавар би энийг тарихтаа ингээд нэг юм болцоог ингэж хийгээд ингээд зайтай нэг төв хэрэдэ зайтай ингээд ерөөсөө игнүүлээд ингээд хийсэн байгаа нэг игнэ. Тэгээ нэг юм болцоо нь болохоор бүр ингээд 20-30 ширхэг юм болцоо болж гарч ирнэ. Өсөж дараа ингээд үржиж хараа. Энд одоо нэг бутанд сая яасан ингээд үрж ингээд гараад ирнэ хөөхөө. Хараа. Тэр нэг юунаас нэг ширхэг болцоо чинь л ийм олон болоод орох чинь хүчтэй. Ийм хүчтэй Топнамбуу байна. Энэ ургамалд ордог. Энэ даралт ихсэх багасгаад дээд зэрэг нь сайн. Энийг бол ерөөс ингэ түүхийгээр нь салаад хийгээд идэнэ. Гадна талын ингэ хайслал тэгэл хазаад идэнэ. Жохон хушганы самар тэгэл нимбэг хийгээд тос хийгээл давс хийгээл бэрч хийгээл салаад ихтэй айгуу гоё. Ийм эми ургамалд ордог ийм болцоо байгаа. За хэрвээ та нар энийг их хэмжээгээр энэ болцооноос ургац авъя гэж бодож байгаа бол яг төмстэй адилхан. Ингээд дундуур нь хуваагаал ингээд ийм томьёогоо бол дундуур нь хуваагаал ингээд тавихад бол олон болно. Олон болж ингээд үржинэ. За нэг ийм гоё болцоо цэцгийн болцоо байна. За энд нэг гоё юм байна. Энэ болохоор шанцаа хараа ингээд замбраагүй хаавж ургана. Одоо энэ ингээд бүгд ингээд шанцаа. Тэгээ энэ шанцаа минь бас энэ рүү ингээд хаваад ургаад нөхрийн өдрөө маань хараа ингээд хаваад ингээд ортортоор ингээд ургацсан. Одоо энэ байна хараа. Энд шанцаа минь энэ байгаа. Тэгэхэд газрынхаа гүнд ингээд ийм орторт үндэс гараад ингээ хаваад ургачихна. Одоо энэ гарсан энэ үндэс болгон чинь дээшээгээ шанцаа болоо гараад ирнэ гэсэн үг. За энэ шанцааг таних арга нь бол энэ дандаа 3 навчтай байгаа. Тэгэд нэг ийм ишнээсээ энэ 3-аар ингээд 3 ширхэг бас ийм навчгаар нэгнээсээ 9 ширхэг ийм навчтай шанцаа яг бүрэн ургаад ирснийг харахад тэгээд сонгон шиг ийм цагаан үр гарна. Тэгэд үр нь унаад бас замбраагаа ургана. Энэ ерөөсөө яг зэрлэг гэсэн үг үү. Нэмээ ургамалд ордог ийм гоё уг нь их гоё салаадны ийм навч байна. Энэ хараа энэ жижигүүд нь ийм бид энийг жил болгоно ингээд аавн зулгаач хаяа. Тэгээд дэлтэхгүй штэ хараа. Нэг ийм жоохон үндэсэл унсан газар ургаад байна. Жоохон үндэснүүд нь. За тэгээд энийгээ цэвэрлэх ажилтай. Гэтэл хараа энэ дотор бас нөгөө гүзээлцэг нь бас энэ 3 хүчтэй ургамал энэ тарьсан байна. Энэ хараа Топнамбуу гүзээлцэг нь тэгээ шанцаа 3
бас гуруулаа. Нэг нь болохоор булцсан нь болохоор доороо төрөө дургаад байна. Энэ шанцаа нь болохоор үндс нь хаваа дургаад байна. Гүзэлцэн нь болохоор ингээд дээд талаараа ингээд тараа ийм урт иш гараад тэгээд энэ ишнүүд нь ингээд өөрөө газар ингээд өөрөө дуртай газар очиод ингээд ургаад байна. Тэгээ энэ гүзэлцэн нь болохоор ийм газрын хөрсөн дээрхийн өнгөн хэсэгт байх их дуртай. Ингээд тараа энэ энийг хөөрхөн ургацсан. Өөрөө ирээд ургасан байна. За энийг энэ одоо навчны голд байгаа энэ чинь гэсэндээ гүзэлцэг нэмийн зүрх нь энэ шинээр голоос гарч ирж байгаа энэ хөөрхөн юм байгаа зү тэ. Энэ хөөрхөн энэ бол нөгөө гүзэлцэгний чинь зүрх нь эндээс дандаа шинэ навчнууд нь гарна, шинэ тэжээлээ аавна. Тийм учраас та бүхэн одоо шинэ ийм гүзэлцэг тарих болвол тэр гол энэ дээдлийнх нь одоо энийг болол шоронд хийж болохгүй. Зөвхөн энэ үндсээ баг зэргийн хөнгөн ингээ шоронд хучаад өгөх хэрэгтэй. Ийм үндслүүлсэн гүзэлцэг нь авч байгаа бол ингээд хучиж өгнө. За тэгээд энийг эхний цэцэг гараад ирэхээр эхний цэцгийн тэр хаан цэцгийг авчихан тастаад тэгээ хаан цэцгийг тастаад авчих юм бол гүзэлцэг нь одоо маш их хэмжээгээр жимслэн нэг ийм бутнаас хэмжээний гүзэлцэг нь аавна. Тийм сайхан талтай. За ингээд замбраагүй гүзэлцэг нь ингээд хаваа түрээд хөрх юмний хүрэнүүдийг ургуулахгүй энэ гур бол өстой нэрээ сайхан төрж орж ирсэн. За энэ гүзэлцэг бол яг ингээ модны дор ургах аягүй дуртай хөөрхөн. Энэ модонд бол ямар ч нөлөө байхгүй. Модны одоо шимт ижил булаацалтан барьна гэж байхгүй. Ягаад гэвэл ингэж өнгөцгөө ингээд хөрсөн дээрээ байгаад шимт ижилээ авдаг болохоор гүзэлцэг нэг модны дор тарихад сайхан. За энэ тэгээ газрын хөрсөн дор ургаж энэ шимт ижил булаацалттай эднэрийг бол та нар тусад нь тарих хэрэгтэй. Энэ болсон замбрааг төрж ургана бас. Энийг хашаа хийх би их дуртай. Хашаагаа дагуулаад тарихаар ингээ бүтэн ийм гоё том 3 м өндөр гоё хашаа болдог. Энийг болохоор тусгай хайрцагт тариул зүгээр. Тэгэхгүй бол зэрлэг шиг нь ерөөсө бүх талбайг чинь битүү эзэлж. Тэг дараа нь зулгаах гэж маш хэцүү ажил байгаа. За ингээд та бүхэн гоё шанцаагаа одоо тал газар явж ивэл та нарын нэг олоод эмийн ургамалд ордог хоол амтлагч энэ шанцаагаа тариарай. Тэг би энэ шанцааны ашиг тусны талаар та бүхэнд оруулна. Энэ туг ном буюу газрын леерний талаар бас оруулна дараа. За ингээд та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй.